үзэгчтэй спортын нэг эсрэг нэг удаагийн нэвтрүүлэгт Монгол улсын гавьяа тасгалжуулагч Сүхбаатар оролцож байна. Тэгэхээр энэ хүн бол Монголын эмэгтэй чөлөөт бүхийг хөл дээр нь зогсоосон хүн. Ингээд дивжээнийхээ хажууд уулзж байна. За Сүхбаха. Тэгэхээр Шанарын бэр их хөө бэлтгэл сургууль ямар байна? Одоо Азийн аваргын тэмцээнд явах гээд байна уу? Тийм ээ. Бидний бэлтгэлээ базаагаад ерөнхийдөө өнөөдөр сүүлийнхээ барилдааны хийн. Тэгээд одоо нөгөөдөр ихэд их орноос мордно. Энэ бэлтгэл сургуулийн хувьд бол энэ жил манайх он орнгууд одоо сорилт тэмцээн, тэгээд одоо Красноярскийн олон улсын тэмцээн, дэлхийн цом бас хоёр сорилт тэмцээн ингээд нэлээд олон тэмцээнд орчлоо. Бэлтгэл сургуулийн байнгын тогтмол сайн байна. Тэртээ 10 жилийн өмнө та хэдэн эмэгтэй хүүхдүүдийг цуглуулчаа. За эднүсийг нэг хэдэн жилийн дараа юм дуулгана гэд их зөрөгтэй хэлж байсан. Тэр үед таныг бас шоолгоч хүмүүс байсныг нуугаад яах вэ? Тэр үед одоо эднүсийг эдийн зэрэгтэй ингээд амжилтанд гаргаад дэлхийн аваргын хэд хэдэн медальтанд дөрүүлнэ гэж та үнэхээр өөртөө бат итгэлтэй байсан уу? Түүтэйгээ бас тийм 10 жилийн өмнө өнгөж Монгол улс Азийн аварганд ярьсан дарж байсан. Тэгвэл одоо тэр үед бол ганц ингэч чагал одоо мөнгөн медаль аваад одоо энэ том бурмаа байна. Дэлхийн мөнгөн медальт гавьяа тамирчин болчлоо. Энэ одоо насан бурмаа гэл бүгд жижиг хүүхдүүд байсан. Өнөөдөр ингээ 10 жилийн дараа ингээд бүгд одоо дэлхийн медальтай Монголынхаа бас багтай хүмүүсийн нэг болцсондоо би бас баяртай байдаг. Бүхнийг бол 33 шинжтэй. За ер нь энэ бол барилдах үүдээ эдэргээд шинжиж болдгоо. Эрэгтэй хүүхдүүдийг бол. Эмэгтэй хүүхдүүдийг одоо шинжин ихлээр одоо бас надад их сонь санагдаад байна л да. Яг ямар шинж чанартай, зан характертай эмэгтэй хүүхдүүд нь яг энэ бүхин төрлөөр амжилт гарах магадлал илүү байдаг юм бэ. Өөрийн хувьд бол одоо бас ингээд эрэл хайгуулаар их яваагүй. За зурж байгаа юмыг хурдан ойлгож авах, хүлээж авах тийм ээ. Бас нэг гүйж харж байгаа цаанаасаа бас спортлог хүмүүс байдаг шүү дээ. Тийм л бас боломжтой харж байгаа. Яг нэг тийм одоо манай нэг бүхэн 33 шинжигдэх шүү дээ. Тэгээ манай эмэгтэй хүүхдүүд ямар нүдэн жавтар хамар монхор байна бүх болчихоо ингэж илж болохгүй л байхгүй тийм. Та өмнөх цаг хугацаанд бол дандаа клубын хэмжээнд ажиллаж байсан. Одоо л усан шгшөөгийг бас бусад тасгалжуулагчтайгаа хамт удирдах ажиллаж байна. За тэгээд ер нь Лондонгийн олимпиад та яг одоо өнөөдөр бол эмэгтэй чөлөөт төхөр бол яг таны унган шавнар их медалийг авчаад байгаа. Гэхдээ дэлхийн аварга алга байна. Лондонгийн олимпийн медальтай алга байна. Цаашдаа одоо ихтийн зорилгыг та хэр тавьж байна? Тийм ээ. Одоо манай чинь Азийн аваргатай, Азийн тоглолтын медальтай, залуучдын дэлхийн аваргын медальтай, оюутны дэлхийн аваргатай, тийм ээ. Дэлхийн аваргын мөнгө хүрэл медаль. Ингээд бодоход бол ерөөсөө одоо манай эмэгтэй хүүхдүүдийн хувьд бол олимпийн медаль аваагүй байгаа. Энийг л авахуулахын төлөө ганц зорилго бол тэр байна. Тэрэнд хүрэхин төлөө бүгд чамдаа хичээлж байна. Одоо манай хамтран ажиллаж байгаа төвчин сайхан зан хүн гавьяат хүн гээд хамтарч энэ сайхан үнэтэй байна. Залуухан багш одоо Батбаяр багш байна. Ахлах багшаас миний үе, миний найзтай ингээд биений ойлголцох ийм баг хамтлагтай ажиллаж байгаа юм чинь. Энэ бол энэ Лондонгийн олимпиад юм дуулганаа л гэж итгэлтэй байгаа шүү дээ. За би тэрний туулж ирсэн амьдралыг багч гэсэн мэднэ. За тухайн үед бас Афины олимпиад анхудаа эмэгтэй чөлөөт бүхийг оролцуулчаад ирж байхад бас клубээсээ хасагдаад тийм ээ өөрөө бие дааж клуб байгуулад байр сууцаа хүртэл зараад юунд бол багш сэтгэл байгаад харагдаад идэх юм. Яагаад энэ хэдэн шанарынхаа төлөө тэр сайхан 3 байраа хүртэл зараад ингээд дивжээ клуб байгуулад хэдэн шанараа хайчихлгүй яваад байсан бэ? Өөр хүн байсан бол шантрах байсан баг. Тий. Миний нэг ингээд зорилго бол юм хүн зорьсондоо хүрэх юм лөө тий. Юус төлөөсөж болох тийм сэтгэл төрдөг л дөө. Тэр тусмаа энэ бүхтэй их ялангуяа чөлөөд өгөх. Тэгээ анхаанаснаас энэ эмэгтэйчүүдийг ихсэн учраас тийм ээ. Ихсэн хүмүүсийн нэг ш. Бас цаана одоо мян багш байна. Амболд одоо дасч ажиллаж ирсэн. Гэхдээ тэрийг дагаад одоо энэ хүмүүсийг бас зохимжинд хүргэсэн юм чинь бас замын дундаас буцаад явах уу тийм ээ. Эцсийн хүртэл үзье гэсэн сэтгэл ажилласан. Тэндээс хурж яваа. Бас тэндээс бас баярлж амгчдаг. Тэгээд одоо өөрөө байрыг зарчаад ор хоронгүй ингээд клуб байгуулад санхүүжилтж байхгүй ингээд явах зориг бас байжээ. Бас нэг жоохон замаас та буцаж болох л байсан шүү дээ. Тийм ээ тийм. Тэгээд бас
сайхан найзууд байна, сайхан хань байна. Бус ганцхан бий биш. Тусал дэмждэг олон сайхан сэтгэлтэй хүмүүс байсан учраас би ганцаараа тэгээгүй шүү дээ. Надад бас тусал дэмжих найзууд байсан. Сэтгэл санаа, энэ миний амьдралыг бас энэ спортыг бас дэмждэг сайхан ханьтай бас учраас энэ болгоны энийг юу гэдэг одоо ихтэй байсан байхгүй. Энийг амжилт гаргана. Би ингээ явах нь хүн. Тэрээс нэг хэлэхэд одоо 2-3 газар бас үрж исэн. Одоо өөр газар яг тий. Тэгтүүл яг бас энэ тэгээд одоо юм төрөгчхээсэн гэсэн зүйлээ эцсийн үзэл хүсчихсэн л дээ. Тэгээд явч болоогүй юм. Үгүй юм бо одоо энд би чи бас урд нь бас эртэжүүд ажилласан шүү дээ. Тэгээ манай Сүхбаатар олон улсын масчраад ганцэргийн хуугаан гэдэг ус арцх тий. Тэгээд санилх мөксөх гэл ингэ нэлээх олон бас инквайр гэл их олон тэгээд бас улсын аврагуулдаг, ТV аврагаас медаль авдаг тийм амьжтай байсан. Нэг хэсэг бас орхиж явж үзсэн. Тэгээд ирээд босч ирээд ирэн дахиж хизээч энэ эдэн хүмүүстэйгээ замын дундаас хайж болохгүй юм гэсэн ойлголт авсан байхгүй. Тэгэл энэ энтэйгээ эцсийн мөтөрөл явъя гэсэн тэмцэлтэй байдаг. Таны эрэгтэй шавнар бол яг тэр үед хүүхдүүд байсан те. Та орхиод Япон явсан. Тэгээд тэр амьдралын ирэхээр байсан уу эсвэл ер нь жоох ингээл үл тоогоод орхиод явцсан юм уу? Яадг заримдаа гавыг харцаг бас нэг жоохон гомдолтой юм бас яриад идэх. Хэрвээ багш яваагүйсэн бол би үдийд гээд нэг удаа хэлжсэн тал бий. Яг өндөө л бас тэр үед бас манай багын найз байрсайхан заа тий. Одоо шиг ахлах болсон. Миний үеийн бас одоо Баямук Орцогийн Мукват гэдэг ингээл Орос балгаар төгссөн. Яг миний үеийн залуучууд шим агш байсан. Тэгээ би тэдэгтэй итгэж найдаад одоо сайхан эдяваа сайхан залуу тамирчид орхиол тэдэтгэл үлдээсэн тий. Тэр цаагуураас амьдралаа бодоод нэгэнтээ одоо бас 19-20 хүрлээ бас нэг улсын арга хэмжээнд очичлоо. Ингээд энэ сайхан одоо босролтой мэрэгчлээ багш наваа явж байгаа гэдэг итгэл найдар үлдэхэл тэгэл явсан да. Тэрээс огт одоо бас тийм ээ ганцхан хуваа одооч юм уу амьдралаа одооч юм явсан биш. Хоёр талтай л. Гэхдээ ер нь бол танд бас мухардах үе олон байж бас давж исэн үе олон байна. Гэхдээ танаас нэг юм асуумаар байна. Одоо жишээлбэл Арслангүлээ би батлаг гал те. Та ч гэсэн өмнө нь бас л ингээл эмгтэй шамарчин голгол амжилт гарах гэдэг дандаа шгшээгийн гадуур үлддэг байсан. Тэгээд одоо л шгшээ болж байгаа шгшээг тасгалжуулагч байгаа ч гэсэн энэ тал дээр бас ерөнхийдөө тасгалжуулагч нар бас сонголтонд гомдолтой өдөр явдаг тал дээр та ер нь юу хэлэх вэ? Би бас шгшээ мах хийж үтсэ 2005-6 онд. Түрний чи ярьлаа тийм. Ер нь ингээд өсч өндийж байгаа үед биш үү? Ер нь энэ ажил сайн явж байгаад бас манайхныг юу гэдэг чинь дунгаадаг, болиулдаг тий. Одоо зарим нэг нь одоо юу гэдгийг одоо хийгээгүй ажлаа хийсэн болгож ирэл одоо өөрсдөө чаддаг юм шиг тийм. Ингээд нэг юм хөө одоо авчлахгүй хайжлахгүй зөндөө шалгал гарчдیں۔ Яг энэ бод амьдралтай. Яг үнэхээр шигшээгийн багцыг зөв сонголт хийж гэнэ үү, яаж ийнэ гэдвэл нэгэнтээ одоо би дүгнэх хичээлж чадахгүй юм л да. Яагаад бол энэ дээр одоо манай ажлуудын холбоо гэж байна. Энэ бие тэмцээний газар гэж байна. Эний чи бас ингэ зөх хэмжээний тендер шалгуур тэрний бас олон талаас нь хийсэн ажил хэдэн жил ажиллав. Тэнд бас дуршлаг тийм ээ. Өнөөдөр энэ шигшээ багтж байгаа тамирчдаас нь хэдэн байгаа. Олон талаас нь харж шигшээний тас шиг сонгодог байх гэж ойлгодог. Энийг л би бас яг энэ нэг зөв тэрхэн зөв гэж би хэлэх хэрэггүй шүү дээ. Ирэхгүй жоох би мэдээд авах юм байхгүй л те. Яг хөө бас яг чивнээ хэлэхдээ бас нэг тийм хүн байдгийг. Энэ нь болчихсоор хүн байх л те. Бас нэг одоо юу гэдгийг арай л болоогүй хүн тавьчихсан ч юм уу. Эсвэл одоо болцоо өнөө одоо ажиллаа хийж чадахгүй ч байгаа ч юм уу. Тийм ажилладаг байдаг шүү дээ. Нодон жил та гавь тасгалжуулагч эрхэм сайхан цолыг хүртлээ. Тэр таны амжилтыг үнэллээ. Гэтэл яг надад нэг арай л хожуу ч гэдэг юм нэг тиймэрхүү бодол төрсөн.
Дээр нь таны төрсөндөө зүүн баян болоод та хоёр бас тухайн үедээ дэлхийн аваргаас медаль аван алдаал өнгөрдөг байсан. Энэ бүхэн эргээд утгад таны амьдралын харамсал баясгал эдэр дандаа зэрэгцэж хойно урд орж явж дээ. Тийм, би бол энэ шагнал урамшлыг үл штэ. Нэг тийм хоцорсон одоо юу тийм эрт ах байсан ч гэх юм уу. Тэнэр дээр нэг эсэг байсвартай тийм. Ер нь шагнал явтаа ер нь уул нь цагаа болоод тухайн үед нэш бол улам их эрхтэй ажиллах баг. Яг өнөөдөр бас би ингээд чи хожуу хойно гэж би цагтаа л авч байгаа гэж бодож байгаа тийм. Одоо нэг медаль авсан манай багш нар байж лээсэн. Авдаг хоёрыг аваад авч лээсэн. Би бол одоо 3-ыг авах гэж тийм ээ. Энэ бол бас даар төмөнд бас нотлсон харуулж байгаа юм сайхан юм. Ахгүй ч болно шүү. Одоо би энэ боксing тасруулж ганц зүйл гайхтیں۔ Тэгээ олимпиа аврахтай, дэлхийн аврахтай, олимпийн мөнгө медальтай, дэлхийн аврагын мөнгө медальтай. Энэ хүн одоо миний авах зогсож штэ, тий? Ийм байна. Энэ хинж танихгүй шахав тийм ээ. Энэ олон улсын хэмжээний мастер авч зүгш шахав юм чи тийм ээ. Бас шат тэмдэг авцал явж идэх штэ. За нөгөө харамсал баяслаа. Баярлах үед баярлгаа хөө. Яг тухайн одоо нөгөө одоо дэлхийн аварга медаль авахулчаад байх нэг хүний өрөнд барийн бичих юм те. Нэг 5 цаасгүй явж явах үед бол готрол байх уу. Тэ тамирчин хүн бол хурдан одоо юу гэх сэргэж хурдан босч ирнэ гэдэг шиг л болно шүү дээ. Дүүм нь бас нэлээ ойрч исэн. Аз наадны савж илаа, Азийн аврагуулж илаа, дэлхийд 2 ч удаа 5-д орж илаа. Рейтингээр дэлхийд 1-д бичиж илаа. Дүүгээ бас нэг бас л төвөйдээ бас улсаас 7 төрүүлжлээ булсаваа хүмүүжидэд бас тэ 48 52 гэж байхгүй болоо шууд 55 гэхэд бас л тэр одоо 7 удаа улсын авраглагч бас сайн бүхэн шинж дүүгээр би бас багтдаг байсан. Дүү маань бас нэг ингээл цоолч хойлоо гэсэн. За тэр бас төрн үлээ тийм ээ. Төлөө гэж. Дүү маань бас урамшаад за тэр бүхэн аялаач гэсэн эргээд тасчууч хийгээд бас нэг нилээдэн шав гаргаж ирвэл бас манай Монголын бүхэд бас хэрэг болох байсан л боддیں۔ Зүгээр одоо бол амьдралынхаа эрхэнд гэрүүлтэйгээ сайхан амьдарч байгаа Америкт ус. За эсвэл надад ярилцлага хийн гэсээр байгаа. Ер нь олдохгүй байж байгаа. Таныг өстөө яг энэ бэлтгэл дээр ч ам болцсон ярьж авлаа. Би ч гэсэн зурглаачтай ер нь бас жоохон бэлтгэл муутай ороод ирсэн. Бас энэ чинь нөгөө ярилцлага хийхэд бас 2-3 микрофонтой өдр явах байдаг. Гэтэл бид нар одоо таныг барьж нэгэнд авсан юм чинь газ уулзаадах хийгээ. Та тэр өмнө ярьсан байсан шүү дээ. За тэгэхээр ерөнхийдөө шууд ингээд ярилцлага хийхэд ер нь яаж юм сандарч байна уу? Би нэг бодож байгаа юм байна. Гэтэ ер нь сүүлийн үед бол яваа бас нэлээдэн тэмцээний одоо юу гэдэг тэмцээнийхэн тухай хэдэн удаа телевизээр гарсан учраас бас гайгүй болж. Гэтэ би миний хэлээр их муутай штэ. Яхта үгийн баялаг их муутай. Гэтэ ер нь одоо зүгээр клубын багш байгаа шгшөө багийн дасгалжуулагч хоёрын ялгаа ямар байна? Ер нь цаг завын хувьд арай зам муутаач болдог ч гэдэг юм уу? Бас шгшөөгийн үндсэн шгшөөгийн асууж гэдэг чинь нэр хүндээ асуудал тий. Тэрийг өсөд бас хариуцлага их өндөр гэж. Бас ажиллах цаг бол өөр. Зүгээр ингээд одоо клуб бол өөрийнхөө хэдэн одоо юу гэдэг 50-60 хүүхдтэй л ажил. Энэ Монгол улсын одоо чөлөөлөх эмэгтэйгийн шгшөөгийн асууж хийнэ гэдэг чинь бүхлөд Монгол улсаа төлөөлж тийм ээ. Тэв дэлхийд одоо тэмцээн бэлтгэх учраас маш их том хариуцлага маш том итгэл байдаг учраас цагсаар баг байна да тий. За энэ хугацаанд таны бас гэргийн тухай дуулж байсан. Байр орон сууцаас хараад хэдэн шанараа хоолж унтлаад явж байхад ерөөсөө л дэмждэг гэж. Өөр ихнэр бол одоо чи одоо яах гээд байгаа тий. Бойл өдрийг нэг муухай ажиллаад айгүй бол цаашаа хараад яваад өгч тохиолдол гарч магадгүй шүү дээ. Тийм дээ ер нь миний хань бол өөрөө бас үйлчлэгийн хүн байсан. Тэгээ бидний тамирчин байхын ас эхлээд танилцсан. Тэгээд тамирчны амьдралыг мэднэ. Аны хаан бас энэ спортынхаа амин голоосоо хобби нь болсон дурсалын
энэ дүүгээ тэмүүлсэн багтал тэрийг дэмждэг сайхан хантайдаа би бас их баярлдаг. Миний хань үнэн одоо Нэгшэр улс байна, Бурмаач байна, Асан Бурмаа байна, Аз ТV анхны аваар болсон Отгон жирал гэл энэ хэдийг одоо гэрийнхээ нэг одоо өрөөнд байрлуулчаад өөрөө хоолыг нэгээл тийм ээ. Туслаа дэмжээл эдгийнхэн л одоо жигд хувц авч өгөхгүй бол одоо хойсоо ингэж хүүгээд зөндөл асуудал байна. Тэгээд клуб байгуулагчид гэрийнхэн толиг авсан наагаар тий. Ус усч авсаа тавиал айл шинэ клуб байгуулж байгаа. Яг л бас дахиад нэг гэрүүл тусгаа гарчгаад тийм асуудал юм чинь. Чи өнөө олон тамирчин одоо олон багш нар мэдэнтэй тий. Сухаха би одоо нэг 10 үд орчмоосондоо нэг жоохон чөлөөтөхөөр явж байсныг таас мэдэн тий. Тэгээд ерөн сүүлийн үед ингээд жин их замраагүй нэмэлдэж байна. Муу харагдаж байна. Гэхдээ ер нь яг би ч бас нэг ялангуяа тамирчин байхдаа жин хасаад ингээд одоо ууж юм хориод ингэж ихтэл магтаа шилдэг гарахаар их уурд байсан. Энэ яас их одоо идэж удахгүй тий. Одоо л яаж харж байна? Одоо бол яг ерөнхийдөө би одоо бас нас ахиж байна. Бас ч гэж тамирчин гэдэг. Тэгтэл одоо бас хүн чи бас 40-аар жоохон магтаа шилдэг байвал их зүгээр юм уу гэж боддог шүү дээ. А бас нэг хитрхи бас гизтэй байхаас илүү тий. Зүгээр биендээ таарсан магтаа шилдэг байвал одоо зүгээр юм уу. Та одоо дүүг харж байгаа юм чинь яг юу зөвлөмөр байна? Ер нь жингээ наад гизээ жоохон багсгаал гэж хэлмээр байна уу? Тэр ойлгомжтой шүү. Баг зэргийн гиз байх хэрэгтэй. А ер нь гизээс илүү хөл гараа их ломтой байвал гиз их жижиг аюу нэг том харагддаг шүү дээ. Хөл гараа чи ингээд нарийсаад ирэхэд гиз чи улам их том харагддаг байхгүй. Юу гэдэг манайхан аалт чиг гэдэг шнэ. Энэ ингээд дөрвмөч нарийсаад ирэхээр. Зүгээр таны шамдрын тухай яриад хөө. Одоо яг энэ барилдаж байна. Энд бол манай бол одоо өндөр зэрэглэлийн тамирчдаас ахуулаад ер нь эсвэл яг цөм шиг шогийн тамирчид байна уу дангаараа? Бас хүүхдүүд байгаа юу те? Энэ одоо олон клуб шигшгэд ирсэн тамирчид байгаа шүү дээ. Яг олчдаа одоо энэ багийн одоо лид гэдэг юм уу айгу гэсэн тамирчдаас одоо энэ ойнсрын энэ Насан Бурмаа байна. Залуус тий. Их чиг гавьяа байна. Бурмааны бизнес одоо юм хийж байна. Тэгээ одоо энэ баасан цаас Азаа тавих гээд 48 бэлгэж байгаа. Эм зэн да. Ер нь тэгээд бүгдөө одоо олон улс одоо гавьяат болсон л байна. Масчууд эндээ болоод энэ эрэгтэй хүүхдүүдтэй эмэгтэй хүүхдүүдтэй барилдаад байх юм. Юугаараа сайн мэд юм бэ? За яг энэ бол их гол юм шүү. Ялангуяа шүү дээ. Манайс эмэгтэй хүүхд суурлаагүй. Чи бол бас тэр төмөр замд ажиллаж мэдэн шүү дээ. Тэр төмөр замын заалан чи дамбаа гэдэг байсан. Чийсэн дүүгээ авчижсэн отон жаргал гэдэг. Бид чинь дамбаа байна, бие байна. Одоо тэр үчийн инквер гэж байсан. Одоо олон улсын масч улсаар гүйжсэн. Сүхбаатар байсан. Энэ хэд чинь бас сурж өгч байгаа шүү дээ. Мэдрэмж одоо энэ эмэгтэй чинь бүх барилгч одоо багасаа эртөө хөгжиж авцсан байхгүй учраас тийм. Бас зохион хэмжээний дадлаг сурч суудсан хүмүүстэй бас зөвхөн их юм өгдөг байхгүй. Одоо юу гэдэг нь одоо багч нь болж өгч байгаа шүү дээ чинь. Хилээд ойлгохгүй юмыг биеэр мэдрүүлээд ингээд унд тусаад хөл гартны яг эдгээр чинь угаасаа эртөө хүн цаараасаа биараа хүчин илүү төрсөн учраас эдийн одоо хөл гарыг жоохон чангалж өгч. Та заримдаа дээх нь залууд байхдаа шамнартаа бас муухан барилдсан санаа дөрөг шамнартаа бас нэг алгацчдаг тал байсан. Одоо бол тийм тал бас байна уугүй юу? Гэхдээ одоо бас ч тэ бас юу гэдгийг биш дурсан муутай залуухан байсан тий. Тэгээд чинь бас хөвгүүдтэй баниртай ажиллаж суучаас бас адуухан гартай байсан бохоо. Одоо бол энэ охтуудыг ч одоо яасан гэж яах вэ? Тэгтээ яг хай нэг шилийн бацчих тийм ээ. Чанхан шиг бацчих. Нэг жоохон чанхан дуурчих байлгүй тий. Тэгээс хөл гараар хөдөлгөөд авах юм л хийггүй. Одоо их уламжлалтчсан нэг асуулт асууя. Ер нь одоо бөхөр хичээлж байгаа эмэгтэй хүүхдүүд одоо ерөөсөө бие бэлдэр нэвдэрдэг, майг болдог. Нэг л их том хөл гартай улсууд болдог гэдэр гэж ярьдаг. Би энэ дээр бол одоо уртлын сонин ярьсан гэж байна. Энэ одоо эцгүүд гэдэг чинь манай охины хараараа одоо угол тэдний охин хөө хараа айх одоо магтаа шилтөө бүдүүн гээл тий. Хөлн майжгүй тийм заавал бүх биш тий. Яг үндэсний хүүхэд бас нэг жацтай жинтэй хүүхэд байж болно тийм ээ. Яг майгд хүн чи суур сайтай л гэж
ярьцаад юм байл. Тэрнээс хүмүүс эцгээс ямгүй бие хаад төрсөн те. Ер нь л эцэг нь өндөр л байдаг шүү дээ. Ээж аав намхан л байдаг. Манай одоо энэ октодынхаар тийм одоо ойлтой гартай хүн байна. Тийм бүдүүн баг. Манай хамгийн дээдийн жингэл 72 шүү дээ. Эмэгтэй. Одоо жуудаа гэхэл одоо нэмэх хас 78 байна тий. Тэг чинь кемоны ард бол юу ч хийж болно шүү дээ. Гүрдгний ард. Манайх бол нөгөө дэркот нөгөө нүцгэн барилдаг учраас яг цаанаасаа стандарт харуулаад 72-оос хийж юм байхгүй. Тэгвэл одоо нүцгэраад эмэгтүүний барилдахыг хориглосон биш тийм үстэй. 72-оос дээш бол тэг эмэгтүүн барилдаач яахыг гэсэн ойлголоо. Чөлөөдөх бол бас сонгодог спорт шүү дээ. Одоо нэг сонгодог урлаг гэж ярьдаг шиг. Гэхдээ үүний дотор бас эмэгтүүний зовлон гэж бий. Одоо нэг сарын хэр ирнэ гэдэг. За тэгээ би их ямарчсан байна. Эмэгтэй хүн. Энэ үед ер нь бас л эмэгтэй бүхэн ч гэсэн эмэгтэй хүн учраас энэ үед ер нь багш дасгалжуулагч хүний яаж хүлээж авдаггүй, яаж ойлгодоггүй бас амьдралын зовлон жаргал яриад уйлж дуулаад ороод ирдэг баг. Нэгдүгээр тэр нэг биеийн юу байгаа шүү дээ. Эмэгтэйний одоо сар болгон мөчлөг ирдэг тийм ээ. Тэр мөчлөгийг нь тааруулах тэр мөчлөгийг одоо багш тамирчин юу хоёр бол ойлголцсон баг. Одоо бүртгэлтэй явж байгаа шүү дээ. Хэдэн сарын хэднэр хэд хоног үргэлжлэж байна. Тэр яг ирэх үеэр ингээд одоо ирж байгаа үед ингээд одоо бэлтгэлийн хөнгөлөөл яг нөгөө одоо 2 дахь өдрөөс нэлээ их ингээд одоо шалтгаан хүндрээд ирэнгүүт одоо бэлтгэлгүй зогсоох. Тэгэл одоо 4-5 дахьаас ингээд бэлтгэлийн хөнгөлөөр оруулах. Тийм хүч ачмаар явдаг. Энэ бол одоо би зөвлөө 10 тэн эмэгтэйчүүдтэй ажиллаж байгаа учраас сайн ойлгодог. Манай төвч багш сайн ойлгож юм. Тэр бүрдгээд хэмдэглээд одоо манай энэ тамирчин ингэх юм байна. Ийм их асуудал одоо ойлгоцдог болцсон. Бас нэг тэрний чиний хэлсэн тийм ээ эмэгтэй бүх гэдгээр биш. Эмэгтэй хүн гэдэг талаараа бас одоо амархан гомдох. Амархан баярлаж тийм их тохиолдно бас. Тэгээд бас найз нөхдөсөө болоод бас одоо хөөгшөөгтаа л усуд байгаа тийм болно. Бас бэлтгэл хийчмээр байдаг. Бас нэг хөөгтэй байдаг. Нац нь болоог байдаг. Сонирхол хүсэл нь эндээ байдаг тийм. Энэ миний бол зогсуулж байна. Сонир нэг бэлтгэл хийгээд ингээд энэ спортоо хоёулахгүй тулд өөрөө хаяхгүй тулд бас тийм зогсох юм байна. Ерэн зүгээр ингээ харж байна л одоо. Энэ нөхдөд хэзээ нэгэн зэгт аль ихнэр болоод явна те. Зайшгүй тэр бол эмэгтэйний амьдрал тулгардаг зүйл. Бас эмэгтэйний бахарх зүйл те. Энэ нөхдөд ингээ дан ганц насаараа тамирчин болж явахгүй шүү дээ. Тийм учраас энэ нөхдөдийн ирээдүйг хангах за боловсрал олох ч гэдэг юм. Энэ тал дээр юм багш хүн ялангуяа унган багш хүн юм яаж анхаарах хэрэгтэй вэ? За амжилт гаргаад ирж байгаа тамирчид маань яг бас төр засгаас харьяалагддаг байгууллагуудаас бас харж үзээд амьдрал нь тогтоод байна. Бусдын хувьд яг энэ бол бас нэглээ нарийн асуудалтай бас тий. Бэлтгэлээ хэмээр байдаг тий. Үеийнхэн сураад байдаг, сурмаар байдаг. Сурахаар одоо бэлтгэлээж болдгоо. Тэгээ бас нэг манай гавьд тасч үүстэй намшигч гэдэг шүү дээ. Тамирчин оюутан байдаг тий. Оюутан тамирчин байдаг гэж. Энийг солиод хэлэхээр нэг өгш мөртлөө яг их сонсгох нарийн баг тий. Ерөнхийдөө юу гэж хэлэх гэхээр спортоо хичээлчээд одоо юу гэдэг спортоо амьсгал гаргачаад тэр сургууль дээр хичээлээд сургуульд яваад тэгж явахаас яг оюутан хийгээл зөв хайны бэлт хийгээд явуулдаг спорт наал болчих واخ. Нэг тийм байгаа. Одоо бас нэг үлгэд юм шүү дээ. Бас нэг амжилтанд хүрсэн тамирчныг бол одоо ихэнх нь биенээ сургууль сурч байгаа. Тэр сургууль мэрэгчлэрээ хичээлээ хийж байгаа юм тийм ээ. Дасч байгаа ажлыг одоо энэ бүхийг мэрэгчлэр ажлыг энд хийгээд байгаа шүү. Тэгээд одоо бас тодорхой хэмжээний төв дэлхийн хэмжээний болоод ирэхээр ч одоо тэр сургууль одоо ерөнхийдөө практикийг маш сайн хийгээд одоо онлайн ингээд ягаад нөгөө багшнаас дэмжихтэй бол сайн байгаа. Энэтэй одоо ажиллаа хийгээл тэр л одоо жинхэнэ одоо бие хаагаараа үзээ явж байгаа. Тэр нөгөө он практикт энэ ерөнхийдөө манайх бол одоо сургууль чих олон болчих тийм үү. Ер нь оюутан биш хүн бол байхгүй шүү дээ. Одоо ер нь тэгэл сургууль 11 10 дугаар төгсөөл бүгд сургуультай. Тэгээ оюутны усаар манай ишгшээс чинь одоо насаараа гэхээс биш насан тарж байгаа бүх хүмүүс л оюутан болсон орсон шүү дээ. Тэгээд одоо тий
зарим нь 2 сургуулаа төгсөж байна. Тэмцээн уралдааг хайж байгаа бас тий. За ингээд үзэгчтэй Монголын эмэгтэй чөлөөтөхий хөл дээр нь босох гээд ихээхэн хувь нэмэр оруулсан Монгол улсын гавьяа тасгалжуулагч Сүхбаатартай ярилцлаа. За энэ ярилцлага дэвжээн дээрээс хүрч байна. За бас зарим хүнд нарийн ширийн зүйлийг яриулж чадаагүй байж магадгүй. Гэхдээ бас ард талд нь бэлтгэл хийж байгаа шамнар нь хүлээгээд байгаа учраас бид нар ингээд энэ ярилцлагаа дуусгахаас аргагүй боллоо. Тэгээд дараагийн удаад бол нэг эсрэг нэг нэвтрүүлэг маань хагас өдрийн орой бүр танд хүрэх болно. За ингээд Сүхбаахаа таны цаашдын ажил амьдралд амжилт хүсхийн сацуу шамнар чи өнөр амжилт гаргаасаа гэдгийг хүсээрөө. За. Тэгвэл хаазаа ухтаас тий. Боломжоор бас амжилт гаргана гэж хэлсэн. Энэ телевиз үзэж байгаа үзэгчтэй бас авлага байна тий. За. За. За.